За та бүхэндээ өдрийн минь төргийа. За бид өнөөдөр Монгол улсын нэгдсэн төсвийн 26 оны төсвийн хүрээний мэдээлэл 27-оос 28 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлцэж байна. Өөрөөр хэлбэл 26, 27, 28 онуудад улсын эдийн засаг санхүүгийн байдал нөхцөл байдал ямар байх вэ? Ард иргэдийн амьдралд хэр наалдах вэ гэсэн төсөөллөө хэлцэж байна. Тийм учраас ард түмний ахуй амьдралтай холбоотой асуултыг ард түмэнд ойлгомжтой энгийн үгээр асууя, энгийн үгээр хариулж өгөөрэй гэдгийг бас хүсмээр байна. За нэгдүгээрт эх онуудад ард түмний нуруунд дээр дарамт болж байгаа татварууд болох аж ахуй нэгжийн орлогын албан татвар, хувь хүний орлогын албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татваруудыг яаж бууруулахаар тооцож байгаа вэ? Сонгуульд өрсөлдөх болохоор бүгдээрээ татвар бууруулна гэж бүгдээрээ ам амандаа шаагддаг. Хэдий ч яг энэ төсөөлөл дээр чинь татвар бууж байгаа юм бол харагдахгүй байна. Нэгдүгээрт, хоёрдугаарт төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс өргөн хэрэглээний бараа үйлчилгээний үнийн өсөлт буюу инфляцийн түвшин 8.2% байхаар тооцсон байхад 7% байна гэдээ оруулаад ирсэн байна. Гэтэл бодит байдал дээр бол инфляц бас маш их өсөж байгаа шүү дээ. 8-9 жилийн өмнө Монгол ардын намынхан доллар 1700 төгрөг боллоо гэдээ 17 бодол одоо нэгтгэн дэвсгэрт бариад ойролцоогоод байсан шүү дээ. Гэтэл өнөөдөр долларын анш 3600 төгрөг болчихсон. Энэ 100 өвөл хавар намар одоо доллар дахиад яаж нэмэгдэхийг би бол мэдэхгүй байна. Та нарт мэдж байгаа юм байна уу гэж асуумаар байна. Гуравдугаарт төрийн албан агчдын цалин өндөр насны тэтгэвэр бусад тэтгэмжийг инфляцийн түвшинтэй уялдуулан нэмэгдүүлнэ л гэд байнга одоо лозгонсон маягтай ярьдаг болсон. За энэ нь одоо нэг шахруу тусааж байгаа юм шиг 6-7% нэмэх юм байна. Ер нь бол энэ төрийн албан агч Ахмадын цалин тэтгэврийг. Тэгэхээр энэ эмч багш тийм ээ үйлчлэгээний жирийн албан агчдынхаа ахуй амьдрал ямар байгааг дарга сайднаар маань та нар ер нь мэдж гэнэ үү? Олон жил одоо ингэж явсан. Ойлгох болоогүй юу? Хизээ энэ ард иргэдийнхээ гар дээр нэг хүн шиг амьдрах цалинг тавьдаг болох юм бэ? Энийг нэг тодорхой хариулж өгөөч. За хариулт өгье. Сангийн сайд Болдын Чухлан. За өгчөөгчний асуултанд хариулъя. За дахиад хэлье та. Бид төсвийн хүрээ ярьж шүү. Төсөв яриаггүй. 10хан тоол ярьж байгаа. Төсвийн чинь зардлын чинь дээд хязгаар орлогын доод түвшин гээд таны сайн ярьсан зүйлтэй холбоотой ийм хоёр дээд доод хоёр хязгаар л ярьж байгаа. За таны яригдж байгаа асуудал бол төсөв өргөн барихт үед илүү их тодорхой болж ирнэ. Нэг тал таавал одоо нэг талаараа татвараа бууруул гэж ярьж, нөгөө талаараа зардлаа нэмж болохгүй шүү гэдэг. Энэ хайчин дотор л одоо энэ төсвийн хүрээ төсөв хоёр маань орж ирнэ. Хоёр талаасаа хязгаартай. Та багш нарын цалин нэмэхийн тулд бид төсвийн орлогоо нэмэх хэрэгтэй. Татвараа бууруулж байгаа л нэмэндээ. Тэгэхээр одоо яаж явж таарах вэ? Та бас энийг өөрөө нэг бодоорой. За дахиад хэлье. Энэ удаа төсөв яриаггүй бид төсвийн хүрээ ярьж байгаа. Эдийн засгийн хөгжлийн яамнаас орж ирсэн энэ засгийн газраас орж ирсэн манай энэ төсвийн хүрээг ярьж байгаа гэж ойлгоор. За яг гэхдээ бид аж ахуйн нэгжийн орлогын дотор хувийн орлогын дотор нэмэгдсэн өртгийн албан татвар татварын ерөнхий суурь хуулиндаа бид өөрчлөлт оруулахаар бэлдсэн байгаа. Энэ хангалттай хэлцүүлэг хийсэн. За энэ удаагийн онцлог гэх юм бол ханы их хуралдаагаа бид нар хамтарч төслүүдэд боловсруулж ажлын хэсэг хамтарч ажиллаж байгаа. За эх 7 хоногт ер нь өргөн барина гэсэн ийм ажлын төлөвлөгөөд явж байна. За тэр үед илүү тодорхой ярина үз. За цалин дээр бол хань би мөнгө өгч шөнө тантай санал нийлэхгүй шүү. Хамаагүй ингэж бас хэрэгж болохгүй. Сүүлийн жилүүдэд бас бид ер нь төрийн албан агчдын цалинг одоо нэмэх ялангуяа одоо сүүлийн жилүүдэд үүний өсөлт инфляцтай уялдуулж нэмэхийн тулд энэ төсвийн бүх боломжуудыг тийш нь чиглүүлсэн. 6-7% биш шүү. 30-аас 40% нэмэгдсэн байгаа. Төрийн албан агчдын яг гар дээр авч байгаа цалин. 30-аас 40% нэмэгдсэн сүүлийн 3 жилийн дотор. За цаашдаа яаж нэмэгдэх вэ гэдэг чинь өөрөө хуультай. Та өөрөө хуулийг нь батлалцсан. Үнийн өсөлтөд уялдуулж гэж байгаа. За үнийн өсөлтийг бол төв банк гаргадаг, статистикийн ерхий газраас гаргадаг. Тэр хүрээнд нэмээд явах ийм л одоо зардлаа эх оны төсөвтөр багтааж орж ирнэ. Энэ удаагийн төсвийн хүрээн дээр бол энэ тоо байхгүй. Энэ төсвийн хүрээ бол тийм тоо харуулдаг ийм хууль биш.
За мөнгөтэй гүшүүн тодруулж суй. За ер нь бол дандаа байхгүй, болохгүй, бүтэхгүй гэдэг үгээр ингэж ам хаадгаа одоо болмоор байна. Тэгвэл хизээ хийдэг болох юм. Бид нэр сонгуул болонгууд бүгдээрээ чадна хийн гэд ордог шүү дээ. Тэгэл болохгүй, бүтэхгүй, байхгүй гэд тэгсэн мөртлөө маш их төсөв үргүү зарж байгаа шүү дээ. Энийг бас хумж болдгоо мó. Ер нь бол ард иргэдийн амьдрал хүнд байгаа шүү дээ. Болохгүй юмыг ярьж байгаа болохоос би хийхэд байгаа юм бол байхгүй. Яг бодит байдал дээр ямар ч байсан энэ багш нарын нийгмийн асуудал бол маш хүнд байгаа. Багш гэж жахамгүй эмч тийм ээ жирийн иргэдийн амьдрал бол хүнд байгаа гэдгийг та бүхэн өөрсдөө мэдж байгаа ах гэж найдаж байна. Сонгуулаар бол болон чадна гэдэг сонгуул дуусангууд болохгүй болчдөг энэ муухай одоо зарчимгүй байдлаа болмоор байна их хурлын гишүүдээ. Ялангуяа энэ дарга сайд нар. Тэгэл нэг жирийн гишүүн юм асуунгууд болохгүй та мэдэхгүй байна эдэр гээд нэг хүн доош нь хийж байгаа юм. За дор зовдын инх туяа.